цэргийн нөхөрлөл тангараг нэгтэй нэг чиглэлд хараад нэг зорилгын төлөө явж байгаа мал одоо биднийг энэ хүртэл бас ингээд цог хамтаа хийж бүтээж байгаагаар явах сайхан л шүү. Би анх нөгөө цэргийн сургууль дөнгөж ороод ирж байхад бол нөгөө манай дээд курсын хинж бол лаг том ах нар л харагддаг. Тэгээд өста мундаг том ах байна да гэж харж исэн. Анхны сэтгэл тийм байсан. Нэг том биетэй ийм том залуу харагдчихсэн. Тий, сүрдчихсэн. Тэгээд яг нөгөө манай мэрэгжлийн дээдлийн курсын маань ах болохоор бас ер нь бол яг нөгөө нэг дүүшигээ хандаад заагаа зөвлөөд цэргийн сургуульд ингэдэж шүү, тэгдэж шүү. Ийм байдэн шүү, энэ дээр анхаарай шүү гэсэн зөвлөгөө өгөөд ичсэн. Тэгээ ерөөхдөө ингээд дотносоод ах トゥ найз нөхдүүд болсон доо. Миний хувьд бол одоо бас их хөдөлгөөнтэй сэргэлэн цаваа залуу харагддаг байсан л да. Доод оны дүү учраас дүү. Тэгээ бид нар чи яг та тэр үед торг гэдэг одоо дүү нэг нь одоо асран хамгаалах гэх юм уу одоо нэг дүүгээ ингээ яг өөрийнхөө торг миний дүү гэж аваад тэгээд тэрэндээ заа зөвлөөд явдаг гэсэн. Тэгээ ажлын гараа дээр гарч ирээд одоо энэ манай тулгаа болохоор одоо спортлог цэрэгжлийн спортуудыг бол ер нь дуусгасан бас айгүй мундаг залуу байгаа. Тэгээ тэр утгаараа бас бахарх гэж явдаг юм аа. Би тэр одоо бас яг би 12 он төгсөөд манай тулгаа маань 14 он төгсөөд тэрнээс хойш ажлын гараа дээр бол одоо байнга л хамтарч ажиллая. Мэргэжил нэгт учраас би тэр. Бид нар ер нь нөгөө яг завчлаагүй ажилтдаг хэдэж амралтын өдрөөрөө бас нөгөө ууланд алхах цаг заваа зарцуулах тал дээр бол ерөнхийдөө бас илүү бид нэр ойрхон бас явуулдаг. Амралтын өдрөөрөө нэг газар ажиллахгүй учраас тэгээд хагас хүчзөндөө таараад ууланд алхах гэх юм уу, усан бисэлдэг юм уу тэгэл тиймэрхүү юмар л. Яг миний хувьд бол ер нь цэргийн нөхөрлөл гоё шүү дээ тий. Цэргийн нөхөрлөл гэдгээр л таалагддаг да. Би бол одоо их хөдөлмөрч залуу л гэж боддог ш тулгыг тий. Их хөдөлмөрч хичээнгүй тэр нь л гэж байна да. Мөрөг гүйцэтгээд зүтгээд явж байгаа. Одоо төгс хүртлээ бит хоёр одоо дээд доод оны ахын сургаж дүүн сонсдог гэх шиг явж байгаа. Тэгээд төгссөн хойноо бол ажил амьдрал дээр гараад ирэхээр яг ижлэх нэг төвшний одоо нэгэндээ тусалт хэмжээд явдаг хүмүүс байгаа. Одоо би өмнө жишээлбэл хүнсний мэргэжил хийж агаад энэ дүүдээ ингээд хүлээлгэж өгдөг ч юм ингээд нэг нэгнээсээ ажиллаа өгөж авалцаад ингээд сайхан хамтарч ажиллаж явж байгаа хүмүүс байна.